Доглон Төмөр хааны булшийг 1941 онд нээх үеийн гэрэл зургуудаан Узбекүүд анх удаа дэлгэжээ. Энэ булшийг нээснээс болж дайн дэгдсэн гих домог байдаг. Түүхэнд Доглон Төмөр, Тэмүр бурхны дашуур зэрэг нэрээр мөнгөрсөн Төмөр хааны бунхныг 1941 онд зөвлөлт холбоот улсын удирдагч Сталины зарилгаар Даш Мухаммед Корин Нейзийн удирдсан экспедицийн багийнхан нээсэн байдаг. Тэд эхлээд Доглон Төмөр хааны хүүгийн шарлыг, дараа нь их хааны өөрийнх нь бунхныг нээжээ. Гэтэл шарлийн хавтан дээр эртний перс хэлээр их хааны булшийг хэрхэвч хөндөж болохгүй. Энэ зарилгийг зөрчих хэнийг ч аваас хамгийн хатуу цаац хүлээж байна хэмээн тодоос тод бичсэн байжээ. Тухайн үед энэ бичгийг уншаад айдас төгшүүрт автаад байсан судалгааны багийнхантай нутгийн өвгөд уулзаж булшийг хэрхэвч нээж болохгүй. Учир нь энэ номонд хэрэг булшийг нээх юм бол дайн эхлэн гэж бичсэн байдаг хэмээн ярьж байжээ. Хөдөлгөй бунхныг нээсний ердөө маргааш нь буюу 1941 оны 6 дугаар сарын 22-нд германчууд зөвлөлт холбоот улс руу довтолж дайн эхэлсэн байдаг. Энэ нь Доглон Төмөр хааны шарлыг хүнсний төлөөс хэмээх домог өнөө хүртэл яригддаг юм. Тэгвэл Узбекүүд 1941 онд Доглон Төмөр хааны бунхныг нээхтэн авч байсан гэрэл зургуудаан анх удаа олон нийт дэлгэжээ. Зурган дээр их хааны гавлын яс харагдаж байна. Жухам энэ цагаас тэдэнд төдийгүй улс оронд нь түмэн бэрхшээл учирч эхэлсэн тул их хаан ба түүний үр ач нарын шарлыг 1942 оны 12 дугаар сарын 20-нд Самарканд дахь бунханд нь эргүүлэн залжээ. Үүнээс 2 хоногийн дараа зөвлөлт холбоот улсын улаан арим Сталинградад анхны ялалтан байгуулж Германы 60 гаруй мянган хүнтэй армийг бут нэргэсэн түүх бий. 1403 онд Төмөр хааны зарилгаар өнөөгийн бунханд зохицлогыг барьж эхэлсэн бөгөөд эхэндээ исламын шашны боловсролын төв байгуулахаар төлөвлөж асан уг газар 2 барилгаас бүрднэ. Эхнийх нь Мадраса, исламын шашны сүсгэршлийн сургууль, харин нөгөө нь Самарканд дахь хотод ирсэн худалдаачид, аялагчид байрладаг Хонака бөгөөд хожим энэ хэсэг оршуулгын зохицлоор болжээ. 1405 онд Төмөр хаан Хятадын Мин гүрнийг байлдахаар явах замдаа одоогийн Казахстаны газар нутагт 69 наснда таалал төгссөн гэдэг. Түүний шарлыг Самарканд руу хүргэж уг бунханд оршуулсан байна. Тэр үеэс хойш бунхныг Гүр Эмир хэмээн нэрлэдэг болсон аж. Дараа нь Эмир төмрийн удмынхныг энд оршуулж эхэлжээ. Бунхан руу орох хаалганы урд талд Төмөр хааны чулуун синти үлдэгдэл, цэргүүд нь их тулааны өмнө анар жимсний шүү сууж байсан гэх чулуун тогоо бий. Үүнийг домогт өгүүлснээр анар жимсний шүүс цэргүүдэд гайхамшигтай хүч чадал өгсөн гэдэг. Энэ бунхныг зорин ирсэн бүх хүмүүсийг Төмөр хааныг энд оршуулсан гэсэн бичигтэй нэг хавтан угтдаг байсан ба өдгөө энэ хавтан Оросын холбооны улсын Эрмитаж музейд хадгалагддаг ажээ. Бунхан руу ороход төмрийн хөрөг түүний байгуулсан гүрний газрын зургийг харах болно. Түүний явуулсан дайн тулааны үр дүнд 35 жилийн хугацаанд ижил мөрнөөс ганг мөрөн хүртэл үргэлжилсэн асар том эзэнт гүрэн бий болсон юм. Доглон Төмөр хаан хүн төрлөختний түүхэнд хамгийн том эзэнт гүрнүүдийн нэгийг байгуулж нартад нэг л хаан байх ёстой хэмээх Чингис хааны их гүрнийг сэргээхийг эрмэлзэж байв. Дундад Азаас эхлээд алс холын хятад энэ итгэхт ойрох дорнод хүртэл Төмөр хааны айц төгшүүрт автаж түүний сүр хүч Өлгөр домгийн мэт алдар нэр нь бүр Европт хүрч байв. Гэхдээ Төмөр хааныг Монгол гаралтай хүн гэдгийг хэн бүхэн мэддэг байсан ч түүний царай дүрх ерөнхийдөө Европчуу байсан юм. Энэ байдал нь эрдэмтэд түүхчдийн дунд маргаан эргэлзээг төрүүлж байсан юм. Бунхны хан нь үсэг алтан бүрээстэй хавтангуудаар хожигдсан байдаг. Гэрлэн сийлсэн цонхоор танхимд орж бөмбөр гэрлэр гэрэлтүүлнэ. Яг голд нь байрлах хар ногоон хаш чулуугаар хийсэн хааны бунхан зочдын мэлмийг шууд татах бөгөөд үүнээс гадна бунхан дотор түүний 2 хүү, 2 айч, зээг хамтд нь оршуулсан байх аж. Бунхны талаарх сонирхолтой зүйл гэвэл домогт өгүүлснээр их хааныг нас ороход бунхныг тариндж, дайны муу сүнсийг дотор нь хорьсон бөгөөд бунхныг нээж хааны амар амгалан алдуулвас дэлхий дээр асар их цус урсгасан их дайн дэгдэн хэмээн хараасан гэдэг. Ийм ч учраас олон зуун жилийн турш бунхныг хинч хөндөж зүрхлээгүй юм.